Hi guys, Тэгээд бид хоёрын анхны танин мэдхийн булан номер 1. За тэгэхээр бид хоёр өнөөдрийнхөө сэдвээр мөнгө гэдэг сэдвийг сонгож авсан байгаа. Бид өдөр бүр мөнгө хэрэглэдэгч яг хаанаас яаж бий болдгийг олон хүн мэддэг. За одоо тэрнээс юм асууя. Чиний бодлоор мөнгө гэж яг юу вэ? хүмүүс одоо очим батад одоо бутас байлаа зав. Тэгээд би тэрийг амаар явал одоо мөнгө өвж ингээд яагаад өөртөө Солилцдог гэж байна. За тэгэхээр мөнгө бол хүмүүсийн хооронд бараа үйлчлэгээ солилцох хэрэгсэл өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үн цэнийг хэмжих хэмжээр. Жишээ нь чи 1 цаг ажиллавал цалин авна. Тэр цалин бол чиний хөдөлмөрийн үн гэсэн үг. Түүнээс асуух хоёр дахь асуулт. За одоо дээр үе, одоо үе гэд хоёр тусдаа үе байгаа шүү дээ. Тэнгүүд дээр үе ба одоо үед ингээд одоо үед байгаа зүйл дээр үед байгаагүй, дээр үед байгаагүй зүйл энэ одоо байдаг ч юм уу те. Ингээд хоёр өөр үе байгаа шүү дээ. Тэнгүүд дээр үед мөнгө байдаггүй байсан заяа. Тэнгүүд чи хүмүүс мөнгөний оронд юу хэрэглэдэг гэсэн гэж бодож байна? Одоо надаа харандаа байлаа заяа. Өөр хүнд хайчаалаа. Би хайж авмаар байтал өөр хүн миний харандааг хүсчихлаа. Тэг ингээд солилцоод бараагаар солилцно гэж юу? Аха. За. Тэгээд би судалж үзэхэд яг тэрний хэлсэн шиг дээр үед мөнгө байгаагүй. Тэгээ хүмүүс бараагаар солилцдог байсан бахнэ. За тэгээд жишээ нь гэвэл мах, давс, хонь, хувцас гэдэг ч юм уу ингээд солилцдог байсан байна. Одоо дэлхийд дээр зөндөө олон улс байгаа шүү дээ. За хүмүүс ингээд улс болгон өөрийн гэсэн одоо нэг одоо хүндэлдэг ч юм уу байнга хэрэлдэг зүйлтэй тийм үү. За одоо энэ зурган дээр болохоор ингээд жижигээр хуваацсан улс дээр үед ямар зүйлээр ингээд ихтэй солилцдог байсныг харуулж байна. За тэгээ бид хоёрын ярьсан шиг ингээд монголчууд одоо амьтныхаа мах тэгээд давс эдрэгээд их солилцдог байсан. Тэгээ бусад улсын одоо хятад эдрэгээ бас зөндөө улсыг харуулсан байна. Тэгмүүд монголчууд дээр үед ихтэй юугаар солилцдог байсан бэ гэж бодож байна. Нийтгүй одоо. Энэ бол за тэнгууд монголчуудын хамгийн гол үн цэн бол мал байсан байна. За тэгэхээр монголчууд ихтэй юугаар солилцдог байсан бэ гэвэл хонь, үхэр, адуу, ямаа, тэмээ. За тэгээ энэ амьтдын мах нь тэгээд одоо бидний хэлдэг цагаан, идэ, ааруу, сүү, тараг, айраг, тэгээд арьс, шир, ноос гэх мэтлэн одоо ийм зүйлээ солилцдог байсан байна. За тэнгуут бас ингээ юм судалж байхад миний олж мэдсэн зүйл гэвэл дээр үе давс маш үн цэнтэй байсан бэлээ. Яагаад тэгэхээр эрт үе давс ингээд маш ховор байдаг байсан учраас баг мөнгө шиг хэрэгэлдэг байсан. Тэнгүүд одоо ингээд бодонгууд давс чинь бол зүгээр л хоолнд хэрэгэлдэг зүйл шүү дээ. Ингээд нэг үн цэнтэй дээр үе шиг мөнгө шиг хэрэгэлдэг байсан. Тэнгүүд дээр үе болохоор давсыг махаар бүр ингэж сольж авч болдог байсан байна. Давс, мах, давс, шир, ноос гэдэг ингээд сольж авч болдог байсан байна. За бас өөр юугаар солилцдог байсан бэ гэвэл хувцас эдлэл, мэхмэл хувцас, гутал, эски, гар урлал. За бас өөр юугаар солилцдог байсан бэ гэвэл төвсэг багаж, нумсан, гутаг, сэлэм, төмөр багаж гэх мэт зүйлээр солилцдог байсан байна. За одоо тэнгүү дээр үд мөнгө байгаагүй гэсэн шүү дээ. За тэгвэл мөнгө ер нь хаанаас бий болсон гэж бодож байна? Хүмүүс юм өөрсдөө маш солилцсон гэсэн шүү дээ. Солилцдог байсан. Тэрнээсээ залхаад өөр юм гаргаж ирсэн бол нэг ухаантай юм. Тэгэхээр анхны мөнгө алт хэзээсэн бахна. Яагаад гэвэл ховор удаан хадгалагдана. Хувааж олдог. Тэгээд хүмүүс үн цэнтэй гэж үздэг байсан бахна. Тэгээд тэрний дараагаас хүмүүс мөнгө гэж хэлсэн байна. Тэрнээс асуух дөрөвдөг асуулт. За одоо болохоор цаасан мөнгө гараад ирсэн шүү дээ. Тэнгүү цаасан мөнгө хаанаас яаж бий болдог гэж бодож байна? No idea. Нэг орчин үеийн мөнгө нь улсын төв банкнаас бий болдог байна. Төв банк гэдэг нь тухайн улсын мөнгийг хянацдаг байгууллага. Тэд мөнгө хэвлэнэ. Мөнгөний хэмжээг зохицуулна. Эдийн засгийг хянана. Иймэрхүү ажлууд хийдэг байна. Яг одоо бид 5 өөр улсын мөнгөн дэвсгэртүүд байна. За тэгээ хамгийн эхлээд Монгол улсынхаа мөнгийг харуулъя. Монгол. За одоо тэнгууд нэг юм гэвэл манай монголчууд зэгтгүү ер нь хүмүүс бэлэн мөнгө одоо ингэж дэвсгэртээ ер нь ашиглахад болтон одоо утсан дээр данс гэдэг зүйл байгаад байгаа учраас тийм болохоор бас
ер нь мөнгнүүдээ баран марсан байх гэж бодож байна. Энэ болохоор Монгол улсын маань нэг төгрөг байна. Тэгээд улсын одоо хаан, хатан гэдэг ч юм уу тэр улсынх нь одоо гол хүн мэдээж өөршөөтэй тэнгууд манай Монгол улсын одоо хаан Чингис хаан учраас мөнгөн дэвсгэрсэн дээр ингэж байж байна. За тэгээд энэ болохоор 5 төгрөг байна. Тэгээд энэ дээр гоё тусаа Монгол бичгтэйгээ. За одоо болохоор бид хоёр мэдээж Америкт амьдарч байгаа. Тийм учраас бид хоёрт Америк мөнгө маань байна. За Америк ер нь яваагчууд мөнгөн дэвсгэр дээрээс нь зоосоо хэрэглэдэг Монгол бас зоос хэрэглэдэг байсан гэдгийг би яав ажээсээ сонссон. Тэгээд зоосоо ер нь бол юусаа хэрэглэхээ болсон. За тэгээд Америк мөнгнөөс бид хоёр болохоор энэ болохоор $1 байна. За энэ болохоор $20 байна. Америк мөнгө болохоор $1, $2, $5, $10, $20, $50, $100 гэсэн мөнгөний дэвсгэртэй байдаг. За энэ болохоор $50 байна. Тэгэхээр хамгийн одоо их мөнгөний дэвсгэрт нь $100. За одоо бид хоёрын гарт болохоор энэ том нь болохоор 25 цент байна. Тэгээ зоосон мөнгөөр болохоор $1 гэдэг бас нэлээд олон өөр төрлийн центүүдтэй. Энэ болохоор quarter гэдэг нэртэй 25 цент гэхгүйгээр quarter гэдэг нэртэй. За тэгээ энэ нэг улбар шарч юм шиг борч юм шиг өнгөтэй болохоор 1 цент. За тэгээд энэ жижигхэн болохоор саний 1 центээс арай жижиг хэмжээтэй. Тэгээд энэ болохоор 10 цент. Гэхдээ саний нөгөө нэг 25 центийг quarter гэж нэрлэдэгтэй адилхан 1 dime гэж нэрлэдэг. 10 цент гэсэн 1 dime гэвэл. Тэгээд Америк улсын хөрш улс бол Канада, Мексик хоёр байдаг. Тэгээд бид хоёрын гарт болохоор Канада улсын $100 байна. Зарим хүмүүс нөгөө нэг ингээд урьдч нь улсруудаж ингэж нөгөө нэг батан ч гэсэн ингээд буцаад тэнэгчдэг мөнгө гэдгийг мэдэж магадгүй Канада $100. Тэгээд бас надаа $20 байна Канадын. За тэгээд бас бид хоёрт €20 байна. Англи улсын мөнгөн дэвсгэрт байна. За надаа 10 паунд байна. Энэ болохоор Английн хатан хаан нэр нь Элизабет гэдэг нэртэй. Хатан хаан. Зэрэг Английн мөнгнөөс бас 1 паунд болон 2 паунд. Тийм 2 зоос байна. Тэгээд хамгийн сүүлийн мөнгөн дэвсгэрт бол Япон улсын 1000 йен байна. Бидээрт байгаа мөнгөн дэвсгэртүүдээ харуулад дуслаа. Бүхэн одоо саний хэлсэн одоо Монгол мөнгийг хасаад 4 өөр улсын мөнгөн дэвсгэртийг Монгол мөнгөөр хургаж танилцуулъя. За $100-ыг Монгол мөнгөөр хувиргавал $50. $20. $1. За англи мөнгнүүд 10 паунд. 5 паунд. 1 паунд. 2 паунд. 1000 йен. 20 евро. Канад $100. Канад $20. За ингээд та бүхэн 4 өөр улсын одоо хургалтыг жоохон ч их ойлгосон байх гэж найдаж байна. За та нарт тэгээд аль баримт нөлөө таалагдсан бэ? Комментэнд бичээрэй. Like, subscribe, follow, share хийгээрэй. Тэгээд дараахан бичлэгээр уулзлаа. Баяртай. Анхны мөнгө нь мөнгө алдчих сайхан. Яагаад гэвэл ховор Удаан хадгалагддаг. За анхны мөнгө нь алт мөнгө зэссэн бах нь яагаад гэвэл Ховор удаан хаалгадаг. Хаал гэдэг юм аа. Хоног маа.